Сүүлийн 5 жилд Монголыг зорио ирж байгаа жуулчдын 70% нь зууны улиралд иржээ. За гэтэл эх онд аялал жуулчлалын оргил сард төр олон улсын томоохон хурал товлжээ. Өдөртөө орой мэндийг хүргэе. Эдийн засгийн булангаараа энэ удаад аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод тулгамж байгаа ямар асуудал байна вэ гэдэг мэдээллийг бэлтгэхээр хүргэлээ. За тэгэхээр 2025 оны үндэсний арга хэмжээний календарыг та бүхэнд харуулж байна. За энийг яагаад харуулж байна вэ гэхээр хамгийн идэвхтэй сарууд нөгөө талдаа хамгийн их жуулчид Монгол улсад ирдэг саруудыг энэ мэдээллээс та бүхэнд харуулах гэж харуулж байгаа. За мэдээч хэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд бол 11, 12, за 1, 2, 3 сард бол идэвхтэй ийм олон төрлийн үйл ажиллагаанууд эвентүүдийг зохион байгуулдаг хэдий ч гэсэн мэдээж 6-аас 8 дугаар сард бол Монгол улсыг зориулж ирэх жуулчдын тоо бол хамгийн өндөр байдаг. Тэгэхээр энэ 2025 оны цаглбар календарын хувьд ирэх 2026 онд ч гэсэн үүнээс нэг их зөрөхгүйгээр ийм календар гарч ирэх төлөвтэй байна. Тэгвэл нөгөө талдаа Монгол зочлон ирж байгаа нийт жуулчдын тоог харвал 70% нь бол зуны улиралд буюу 6-аас 8 сард Монгол зочлон ирдэг. За тэгвэл 2026 оны яг энэ аялал жуулчлалын салбарт тулгамдаад байгаа нэг асуудал нь болохоор Монгол улсад Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн 17 дугаар баг хурал буюу COP17-г бол зохион байгуулах байгаа. Энэ нь болохоор 2026 оны 8 сарын 17-оноос 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах байгаа. За энэ нь яг өмнө нь хэлсэн нөгөө Монгол улсад зорио ирдэг гадаадын жуулчдын яг ирдэг гол саруудын нэг болох 8 дугаар сар зохион байгуулагдаж байгаа нь нөгөө талдаа төрийн энэ хуралд оролцохоор ирсэн гадны зочид төлөөлөгчид бол Монголд тэр дундаа Улаанбаатар хотод байгаа дотоодын зочид буудлын олоод бусад ресторан гээд бусад бүхий л зочлог үйлчлэгийн салбарын энэ захиалга дүүрнэ гэсэн үг. Тэгэхээр дотоодын хувийн хвшлийн компаниудад яг энэ 8 дугаар сард ялангуяа жуулч татан авах энэ боломж нь хязгаарлагдж байна. 8 сарын сүүл хүртэл жишээ нь Улаанбаатарын томоохон буудлууд бүгд жуулчдын захиалга авахгүй тэр арга хэмжээний зочдыг буулгана гэд захиалга авахгүй байгаа. Тэгэхээр эндээс үүдээд бол аялын компаниуд тэр үеэр ирсэн жуулчдаа хаана буулгах вэ гэдэг асуудал маш том толгойн өвчин болоод байж. Тэгэхээр энэ бол уул нь бид нар өмнө бол засгийн газраас яг энэ жуулчны улиралд төрийн томоохон арга хэмжээ урал зөвлөгөө юмыг энэ үеэр зохиохгүй гэдэг нэг шийдвэр энэ төр гарч ирсэн. Тэгээд энэ удаагийнх нь тэр шийдвэрний ямар арга хэмжээ болсон бүүн бид ямар ч гэсэн уул нь бол 9 сард юм уу 5 сард 6 сарын ихэнх юм уу 9 сард арга хэмжээг зохиож болно. За энэ мэтчлэнгээр төр бодлогоо тодорхойлохдоо хувийн хвшлийнхний санал бодлыг тусгаагүй хувийн хвшлийнхнээ бодолцож үзээгүй нэг жишээ нь эх он зохиогдох энэ Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн 17 дугаар баг хурлын жишээнээс бол харагдаж байна гэж ойлгож байна. Нэг өсөндөө тухайн цаг үед бол дотоодын хувийн хвшлийн компаниуд Улаанбаатар хотод жуулчид хүлээн авах боломж нь хязгаарлагдаж байна гэсэн үг. Харин нөгөө талдаа болохоор яг энэ аялал жуулчлалын салбарыг цаашид зөвхөн зуны улиралд гэлтгүүгээр өвлийн болоод намар цагт ч гэсэн жуулчдыг татах олон ивент арга хэмжээнүүд зохиогоод бас тодорхой туур компаниудыг бол дэмжих бодлого өгүүлэгдэж байна гэдгийг бол салбарынхан хэлж байна. Тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг дэмжинэ гэж жилийн жилд ярьдаг хэдий ч гэсэн яг энэ өвлийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын компаниудаа дөрвтэй дэмжсэн зээл, хөнгөлөлттэй зээл ч юм уу эдгээр зээл нь бол бодиттой, дөрвтэй хүрч чадахгүй байна гэдгийг бас хэлж байна. Өвөл Монгол улсын иргэд бол их төрхий их гадагшаа аялж гэн энэ өөрөө бас валютын урсгалыг гадагшаа чиглүүлж байгаа гол асуудлууд болж байна. Тэгэхээр эргээд бид нэр өвөл Монголд ирж байгаа жуулчдын тоог нэмхийн тулд яах ёстой юм бэ? Энэ дээр бас дэмжлэг татаас дээрээс нь бас бодлогын уялдаа хамтын ажиллагаа чухал байна. Тэгэхээр аялал жуулчлалын байгууллагууд маань бол бэлэн байна. Гэхдээ энэ дээр хэрхэн төр зохицуултыг хийх юм бэ те? Төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа энэ дээр нэг шаардлагатай байна гэдэг асуудлуудыг ярьж байгаа. Монгол улсыг зорио ирж байгаа жуулчдын ихэнх нь бол Монгол улстай ойр буюу бүгд найрамдах Хятад ард улс, Оросын албаны улс, бүгд найрамдах Солонгос улсын иргэд жуулчид бол Монголыг зорио ирэх нь бол хамгийн олон тоо жинд дарддаг. Бусад улс орны жуулчдыг татах хамгийн гол зүйлийн нэг нь бол нэг шалгуур нь бол яалтчгүй
нисэх одоо зардал өртөг байгаа. Нэг хосондоо Мятийн одоо яг энэ төлбөр өртөг бол хэд өндөр байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл үүнийг бас бууруулах чиглэлд бол Мят компаниг бол цаашдаа олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд бас анхааран ажиллах нь зүйтэй гэдгийг бол салбарын хэлдэг. Мөн Мятийн удирдлагууд ч гэсэн онцолж байна. Эргээд энэ олон нийтэд нээлттэй болгоно гэдэг маань компани засаглалыг ил тод нээлттэй болгоно, хяналт сайжирна гэсэн үг. Эргээд энэ компани үр ашигын байдал, efficiency-г сайжрах байдлыг бол бүрдүүлнэ. Тэр дундаа бол бид Мят компани зүгээс бидний үзэж байгаа бол олон улсын бие эрхтэй нээлттэй болох боломжтой гэж харж байгаа. Салбарынхны хэлж байгаа бас нэг өөр зүйл нь яг одоо энэ засаг төр солигдож байгаа энэ цаг үед бол сайд бүр өөр ингэсэн бодлого тодорхойлдог. Түүнийхээ чигийн дагуу ингээд бодлого нь тодорхойлогдоод одоо үйл ажиллагаанууд өрнөд, арга хэмжээнүүд өрнөд ингээ явж байтал дахиад нэг өөр сайд гараад ирэхээр гүйцэтгэл нь бол хагас туу ингэж дуустдаг гэдгийг бол онцолж байна. Нэг өсөндөө сайд бүр өөр одоо ийм бодлого шийдвэртэй байгаа нь нөгөө эргээд энэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, улир хугаас бусад салбараа хөгжүүлэх энэ одоо бодлого чиглэлд бол сөрөг нөлөө үзүүлж байна. Монгол улсын хувьд бол улир хугаас бусад салбаруудаа солонгоруулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд бол тэр дундаа аялал жуулчлалын салбарыг бол онцгойлон анхааран хөгжүүлж ирсэн. Гэхдээ яг одоо бодит байдал дээр өвлийн аялал жуулчлалыг бол төдийлөн хөгжүүлж чадахгүй байна. Тэр өөрөө хувийн хвшилт одоо эдгээр бүхий л боломжийг нь нээж өгөх. За хувийн хвшилт бол одоо гарц гаргалааг нээж өгөх, төр өөрөө оролцохгүй байх нь хамгийн ихний арга хэмжээ гэдгийг бас тэд хэлж байлаа. Мэдээлэл хүргэлээ.